За бүгдээ санацгаана уу. За одоо бүгдээрээ өмнөх хичээл дээр сайхан React-ийн суурийг хэрхэн сайн тавьсан бэ гэдгийг баттгаад үзсэн байж байгаа. Тэгэхээр одоо бүгдээрээ React Basics quiz өгч үзье. За тэгээд одоо энэ дээр test your knowledge of React Basics with this quiz гэж. За тэгээд бүгдээрээ мэдлэгийг шалгаад үзье. Суурийг хэр тавьсан бэ? За 18-аас 20 асуултанд 20-с 18-д хамгийн багтаа хариулах. Зөв хариулах ёстой гэж шүү. Зөв хариултаарай манайхаа. За 20 асуулт байна. За which of the following is not a JavaScript library or framework? За Laravel, Angular. Laravel бол PHP зориулсан. Which of the following is not a method for conditional rendering React? Conditional rendering гэхэд set timeout. Set timeout функцийн хувьд бол та жишээ нь одоо хэдэн секунд тутам тодорхой хугацаанд дотор одоо өгдөл татъя ч гэдэг юм тодорхой хугацаанд дотор нэг үйлдэлийг ингэ шинжилгээ гэх юм бол set timeout гэрлдэг. Энэ нөхцөлт харуулгатай ямар ч холбоогүй байлан биш вэ гэж. За what's the primary purpose of adding a key prop when rendering a list in React? За тэгэхээр хамгийн анхдаг зорилго нь юу вэ гэж байна. За юуны анхдаг зорилго вэ гэхээр key шин чанарыг нэмэхийн ач холбогдол байдаг вэ. Тэр нь ямар үед вэ гэхээр React дотор чагсаалтыг харуулах үед гэж байна. За тэгэхээр key бол нэг дараалалтай байх гэж бүгд үзсэн тийм. To apply unique CSS style to each list item. За цор ганц HTML-ийн цор ганц CSS-ийн загвар өгөхийн тулд гэж тийм чагсаалтын зүйл болгоно. Serve as text content for the element гэж. Text агуулга байдлаар элементэд үйлчлэхийн тулд гэж байна. За React нь болохоор айтемуудыг тодорхойлоход тусалдаг гэнэ. Илүү үр ашигтай харуулахад тусалдаг. Үр ашигтай. За to add an event listener to each чагсаалтад байгаа зүйл болгоныг тодорхой нэг зүйл болгоныг болгонд ямар нэгэн үйл явдлын сонсогч нэмэхийн тулд гинэ. За тэгэхээр хамгийн гол нь нөгөө нэг effectively гаргахад гэж ойлгож байна. Unique CSS биш. За тэгээ бүгдээ хичээл хийгээл. Унаас нахо. Where do the projects, packages and libraries get installed? Project-ийн package-уд болон library хаана суугдсан байдаг вэ гэж тий. Package болон library чинь юу баг ш. Node modules дотор л. За JSX-ийн талаар доорхоос аль нь үнэн бэ гэж. За JSX нь үргэлж тусдаа файл дотор байдаг гэнэ JavaScript-ээс. JavaScript application JSX санал болгодгүй гэж юм бодлаа. JSX communication expression
JavaScript илэрхийллийг ашиглаж болдгоо гэж ярьж байна бодлаа. Allows writing HTML тийм яг энийг тийм JavaScript дотор HTML байх биш болдог л доо. Гэхдээ JSX бас нэг зөвшөөрдөг. За, аль нь нийтлэг асуудал вэ? Single page screen энэ бол үнэн шүү дээ. Is more heavily to constant page rendering server source. Илүү серверийн нөөц их ашигладаг гэдэг талаас нь яриад байгаа шиг байна. Тэгээ олон хуудас within constant management browser facing becomes one за яг заасны хандаа бол эхнийх нь арай үнэмшилтэй. За яа шинжилдэг вэ л гэдэг. Server side rendering гэдэг. Linux parts file load entire шинжилдэг вэ л гэж. Энэ бол юм уу making parts of Linux parts энэ тэ. За server side rendering гэдэг бол арай төдийлөн яг байгаа. Development мод шилэн яаж ажиллах вэ? За religious special not энэ л хүчнтэй. Спам байсан юм шиг. Энэ бүр өвдөрх юм шүү дээ. Тэр баттон бас бүгдээ юунаас харцгаа кодноос нэг баттон бүгдээ хийж байсан санагдчихэв. Набар тэр нэг баахан баттан байсан. Дандаа чигсаалт юм шүү дээ. За тэгвэл футер та баттмар зураг юм шиг нөө. Баттан гэсэн болох. За тэгвэл мэддээл сэтгэл. За which метод аль JavaScript цааны аргачлал нь нийтлэг аррайг бүгдлийн зураг болтож хөрвүүлэхэд ашигладаг вэ гэж байна. Map болохоор элемент бүрд нь ямар нэгэн үйлдэлийг хийгээд эсвэл нэг нөхцөл шалгаад яг тэр элементүүдийг л хэвлэдэг ч юм уу хардаг буцаадаг. Фильтр болохоор яг тухайн нөхцөлийг хангаж байгаа элементүүдийг гаргадаг. Reduce болохоор одоо жишээ нь нийлбэрийг олох ч юм уу тий. Тэгэхээр байгаа элементүүдийг гишүүнийг ашиглаад нэг үр дүн. За for each бол for давталтын үрдүүл. Which of the following best practice for passing key pro? Хамгийн сайн туршлагын юу вэ гэж байна. За key шин чанарыг ашигласнаа. Wrong together use unique status from the data test. Хоёр батцаа гэдэг нэг тэрийг нэгдүгээрт байгаа хоёрдугаар дугаартай ID-тэй зөвлөлөө. Энэ л шинээр үзсэн юм. За
design, omit the key prop altogether. Шууд болоор бүхэлд нь харагддаг гэж ярьсан тийм. Omit the key prop altogether. За аль тушаалын мөр npm install гэх юм бол packages нэгдсэн aanуудыг салгана. How would you pass name prop child байж болохыг child component props name ингэж хэлсэн. Тэгэхээр өөрөөсөө бид нар ингээд аюу гоё JSX буюу нэг HTML элемент тийм тагийг боловсруулж байна. Хийчих юм л гэсэн. За алин зөв зам бэ гэж байна. Олон шин чанарыг дамжуулна лээ. Person Spirator ингээд чил энэ объектыг задлаад авч байгаа шүү дээ. Person тэгэхээр энэ арай л та эсвэл одоо энэ дээр style гэдэг байлаа. Style дотор styling одоо юуны ингэж бичвэл энэ бас задлжуулах юм. Create has multiple props. Ингээд ч юм бол одоо шинэ name нь юу ингэж хэлж хэцүү санагдчихээн. Ингэх юм бол энэ чинь ганцхан person spread operator ашиглаагүй гэж тооцоод энэ бас байх боломжтой. Энэ бол ийм бичвэл байхгүй. Бүгдээ төслөөс хаад үзье. Гурван цэг тавьсан байх ёстой. Тэгээд задал зовсон юм байхгүй. Задал зовсон байхгүй. За ер нь бол ингэж энэ жишээ spreader биш те. Энийг style гэдэг байлаа. Style дотор шийдэж чанарууд өгч болно шүү дээ. Color юу гэдэг. Сүрт нь өгч болно шүү дээ. За moodboard дээр color data да энийг бичиж дөө. Одоо building blocks class functions React-ийн байгуулдаг блокууд үеэлж JSX component functions module. Тэгээ модулаа export гэдэг import гэдэг. Inline style яаж хийдэг вэ? Inline style чинь хоёр юм дотор юу бол заарлан дотор. Color blue төлөвлөсөн байна. Ап дотор явуулсан. Style. Өдөрсөн мод бор дотор л байна да. Энд л хийсэн одоо. Класс нэ. Стайл ингэж харна гэсэн шүү дээ. Энэ color аян шууд нөгөө юу авсан байна. Background color. Blue гэж яг юм байна.
За what's the correct signal of the project with G6? Require бол нөгөө JSX JavaScript дээр нэг импортлдог багцлагаа тачсан юу ч гэдэг not modules санаад ч юм уу би болж өөр нэг санс болгох ч юм уу та тэрийг ашиглах ч гэдэг. За include changeтэй add module single page applications. Слаг өгнө гэсэн даа. За хий 16 гэж таа. Энэ төлөвлөлт одоо 16 цайлт splitter машинаас бороо явах. За энэ дээр чин клик нэг юм. Клик нэг. За exit гэсэн. За энийг түр хадгалчих. Түр хадгалчих. Downloads түр хадгалчих. Системэл нэг learn юу файл юм. Окей. За окей. Түлий очтоо. Full screen шалгач. За бана full За эндээс одоо өдрөө авчих шүү дээ. За тэгээд сочи энэ сонголтын өөрчлөлт гэсэн юм шиг. За тэгээд дахиад бүгдээр өгөөд үзье. За дахиад үзье. За эхнийх нь Lara бол гэсэн хоёр дахь нь Setana гэсэн. За гурав дахь нь болохоор Tuhelbrat гэсэн. За дөрөв дахь нь modules гэсэн. За тав дахь нь болохоор G6 allows гэсэн. За 6 дахь нь болохоор screen readers байсан. За 7 дахь нь болохоор by updating only байсан. За 8 нь болохоор npm run 9 нь болохоор
буруу хариулсан. Click button гэдгийг би сонгоцсон. Тэгээд энийг л тавьчих. Not valid юм чинь. 10 нь болохоор map гэж байсан байна. Map маань зөв. 11 нь use unique stable with. За 12 маань болохоор 12 маань npm install. За 13 маань болохоор Vignish гэдэг юм. За 14-ийг буруу хариулсан, 15-ыг буруу хариулсан байна. За 14 дээр person гэж бичсэн буруу гэдэг хэлсэн. Тэгвэл ингэж л бичгээ зурахгүй те. За дараа нь болохоор 15 маань functions and modules биш бол reusable component гэсэн юм. За style-ийг болохоор blue гэж ингэж бичнэ. За 17 маань болохоор if гэж бичих. За тэгвэл энэ conditional юм л байсан юм дөө. New component inside render. Энэ бас байж магадгүй. Энийг нэрч өөрнө ойролцоо юм шүү дээ. Тийм. Ингэж хэлчихэ. 18 import. 29 болохоор single page applications. За 20 нь болохоор GSX. За яасан юм шүү. Вау. 19-аараа нэг алдсан шүү дээ манайхаа. Зөв хариулт нэрэн ternary operators logical гэсэн юм байна. За ингээд сайхан батцгаалаа. Энэ хүртэл хамтаасанд баярлалаа. Түр баяртай.